Монгол улс үүргээ авахдаа нэгдүгээр хамгийн их ялгаруул хийж байгаа одоо бууруулах гэдэг нь юу гэхээр эрчим хүчний салбар тэрэнд юу гэхээр сэргийгдэх эрчим хүч буюу ямар нэгэн ялгаруулт гардаг эрчим хүчээр одоо бидний тавьж байгаа 30% зорилтыг бүр өндөр болгоод нэгд бууруулах процессд оролцох гэсэн хувь нэмэр. Хоёрдугаарт нь бэлчээр Монгол улс сүүлийн одоо 20 жил бол бэлчээрийн бид бэлчээр гэж ярьдаг. Ер нь бол зүлэгт хөндөй шүү дээ, тий. Grassland гэж англиар ярьдаг. Peatland буюуж одоо намгархаг хөрс гэдэг гол нөгөө хүлэнжийг барьдаг энэ юундынхаа тэдний тоглодоод дороотолд оронгууд олон зуун сая жилийн хормлогдсон хүлэмжийн хийгээ хөрсөндөө байгаа хийгээ дээшээ алдна гэдэг бол айгүй томаал. Тэгэхээр энийг бууруулах гэдэг хоёр дахь том зорилт тавьсан. Тэгээд тэрнээс цаашлуулаад одоо хүлэмжийг өөр ханаас ялгарлыг бууруулж авах гэсэн зорилтууд энэ нэг зүйл. Хоёрдугаарт нь энэ уур амьсгалын хүлэмжийн энэ одоо температурын ерөнхийдөө бол уур амьсгалын өөрчлөлтүүд орж штэ тэ сөрөг өөрчлөлтүүдэд бид тэрнээс нэгдүгээрт нь зайлсхийхийг оролдох буюу одоо урьдчилан сэргийлж болох нэг үйлдэл. Дараа нь үнэхээр болж чадахгүй энэ одоо өөрсдийн гамшгуудыг урьдчилан мэдээлэх тийм ээ early warning гэж систем. Тэгээ дараа нь яалтчгүй бид зогсоож багсгсан ч гэсэн одоо энэ өөрсд бидний дээр нүүр тулаад ирэхэд бид нар яаж түүнийг одоо төсвөрлөж гарах вэ? Тэгээд төсвөрлөнө гэдэг нь бид тогсоод үлдэнэ. Дараа нь түүнийгээ даван туулж яаж чадах вэ? Тэгээд дасан зогсож яаж чадах вэ гэдэг ийм 5 зүйлээр энэ үндсэндээ энэ уур амьсгалын өрсөлдөөн үйл ажиллагаанууд явагддаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг л одоо бид зохицуулж байгаа энэ үйлдэлийг л одоо зохицуулах хуулийг л энэ уур амьсгалын өрсөлдөөн хууль оруулж байгаа.